久しぶりだな善逸いい夜だね。さあ始めようか。宴の時間だ。 За, Demon Slayer Infinity Castle Part 1 та бүхэн бэлэн бол би ч бас бэлэн. Музан ирэхээс 5 хоногийн өмнө чөтгөрийн ангууртын 97 дахь удирдагч болох Ubuyashiki Kagaya Gyomед маш чухал зүйлийг хэлж буйгаар аниме эхэлнэ. Kagaya энэ удаад өөрийгөө золиослон Музаны хүчийг сулруулах маш том тактиктэй байсан ч бусад хашира нар нь өөрийгөө золиослохыг зөвшөөрөөгүй учраас амжилтан ганцхан Gyomed энэ бүхнийг захиж үлдээж буй. Яагад гэвэл Kagaya Muzаны хүчийг сулруулахын тулд өөрийн харшийг тесрэг бодисоор дийлбэлж өөрөө болон өөрийн эхнэр Amane хоёр охинтойгоо хамт амь үрэгдсэн. Энэ талаар Gyome бодон бодсоор хэрвээ таны туйлын хүсэл энэ юм бол бид заавал таны хүслийг биелүүлэх болно гэл гал тулаанууд эхлэн штэ. Бас нэг чухал мэдээлэл өгөхөд Kagaya дэлбэрэлт хийж амиа золиослсон нь дэмий хэрэг байгаагүй. Музан угаасаа нэлээд хүн шархацсан байгаа. Тиймээс хүчин суларсан учраас бусад хашираа нар тул тулалдаж түүнийг алж болох цорын ганц арга буюу нарны гэрлээр дуусгах явдал. Музан харагдаж байгаачлан маш ихээр гэмтэж нөхөн төлжих явц нь удааширсан байгаа. Тиймээс энэ боломжийг ашиглан Tamayo Muzанд чөтгөрийг хүн болгох ийм тарьж хашираа нар болон Tanjiro ирж дайрах боломж бүрдсэн юм. За, хашираа нарын бэлтгэл бүлэг дээр Музаныг Gyome саатуулж байх оронд бүх хашираа нар цугларч одоо л Музаныг дуусгах гэсэн зорилготойгоор бүгд нэгэн зэрэг дайрахад дээд сар 4 Nakimi бива хөгжмөө тоглож тэднийг Infinity Castle буюу хязгааргүй цайз руу унагаснаар энэхүү аниме Albion-соор эхэлж байна. Яасан та нар намайг тийм амархан дуусгах чинь гэж бодсон юм шүү дээ. Гүү штэ гүү. Харин та нар одоо там руугаа тонлох болно гэж Музан хэлэхэд манай Tanjiro бол үг газар гэлээ юу. Там руу явах нь чийл ах Музан энтер гэл нөгөөх нь бөө урза чаддсан бол банда хүрээд ирэл гэж байгаа. Хязгааргүй цайз бол нэрэл хязгааргүй цайз нэрэндээ тохирцсон хаана юу байгаа нь мэдэгдэшгүй тааж тааварлашгүй. Энэхүү цайзад маш олон чөтгөр өвх нь бас хашираа нарч өвхөж магадгүй үнэхээр дуусашгүй тулаан болно гэдгийг л бүгдээрээ мэдж байгаа. Газар дах хүртэл дэндүү хол байгаа мэт. Манай Tanjiro ч тийгээд их азтай Gyume аятайхан газар дуулчихж байгаа. Газардаа ёстой амьсгаж авах зай өөхгүй муусан чөтгөрүүд тал талаас дайрлгүй яах вэ? Устгасан ч дахиад л гарч ирсээр. Энэ хоёр маань анхнаасаа л их сайхан гар нийлж ажиллаж байгаа биз. Нөгөө талд Могон хашираа Obanai, хайрын хашираа Kanroji хоёр маань бас ойлголцоод баг болоод тэнд хуран цугласан чөтгөрүүдийг ээлж дараалан завчсаар. Ийм чухал тулааны хажуугаар хайрын хашираа Obanai-да хайраа илчлэгээ яах мартах вүлээ? Мундаг бэби минь анжилт инэтрэ гэл биширч байдаг шүү. За, Gyome буюу чулууны хашираатай бол угаасаа ярих юм байхгүй, цадагч оршиж байгаа нь л кул, тулалж байгаа нь бүр куулийн кул. Манай хашираа нарын хамгийн балчир манангийн хашираа болох 14 настай Muichiro энэ хоёр маань тасархаа гар нийлэн нэг баг болсон байна. Энэ эдийг харсан мэт байнга гүүж байгааز гүхгүй бол болохгүй. Энэ цайз нь гинэт л урсгалаа, давхраа нэмээд улам өргөжөөд байгаа байхгүй юу? Тэгж илүү их тэлхээс өмнө Музан одоо гимсэн байгаа, гимсэн дээр нь л олж алахгүй бол харин салхины хашираа Sanemi эзэнтнийгээ одоо хүртэл өгсөн гэдэгт ч итгэж чадахгүй шокийн байдалтай. Энэ чөтгөрийн дайралт марилт бол илүү штэ сэтгэл санаа хэцүү байхад жаахан уйтгарлах зав өгчихгүй штэ сонио. Sanemi бол дуусашгүй ирч хүчтэй л дээ. Inosuke man Konbanchiro, Tombanchiro та нарыг ста бүгдийг нь би алаад үгүй хидаад үгүй юм уу сайн чөтгөрүүд инээтрэ гэл бараг дууны үг бичиж байгаа айтай л алаад байна. Гэнэ жаахан төөрцсөн юун газар вэ? Юу болоод таам бэ гэсэн явж байгаа бол Зэнийс угаасаа хязгааргүй цайзад орж ирэхдээ л кул байсан бол одоо ч кулээрээ ёстой маш чухал тулааны үеэр уйлж унсангүй цаатч ёстой том болжээ. Үзэгдэл сайлагтахад бадамлын ухаатай бүлбөөцгийн нуур гимээр хэсгээр хүрээлэгдсэн цайзад шавжны хашираа Shinobu тайван гихчин алхлан орсоор мэдгүй хинтээ уулзах гэж байгаа, юу болох гэж байгаагаа урьдчилан мэдсэн юм шиг маш тайван байсан ч хаалгаар харах төдийд нүдэндээ ч итгэхгүй дүр зураг харсан. За мэдээж дээд сар 2 Дооматаа ингээд нүр тулж байгаа. Доомаач эргэж хараад "Вау л та, яасан хөөрхөн залуухай охин би амттай харагдчих шүү" гэдэг. Тэг үзэгдэл цайлагдахад
олон жилийн өмнөх тэртех үйл явдал. Шинобугийн эгч цэцгийн хашираа Канаe Дооматай тулалдаж байгаад нас барсан. Канаe шүнжин Дооматай ганцаараа тэмцэлсэн боловч Доомагийн хүч дэндүү их байсан тул маш хүн чархсан. Тэгээд Доома Канаег идэх гэж байсан ч нар мандах төгж байсан учраас зугтахаас өөр аргагүй. Шинобу эгчийгээ олж очиход Канаe түүний гар дээр амьсгал хураахаас өмнө Шинобуг хашираа байха болж энгийн хүний амьдралаар амьдрэх гэсэн боловч тэрээр эрс татгалзаж энэ олон жилийн турш эгчийг нь алсан чөтгөрөөс заавал өшөөг нь авна гэж өөртөө амлалт өгсөн үзэгдэл харагданаа. Канаe эцсийн мөчтөө өөрийг нь алсан чөтгөрийн гадаад төрхийг солонгон үдтэй толгой дээрээ цусан толб мэт хээтэй гих мэт зүйлийг Шинобуд хилж өгч амьдсан байдаг. Тиймээс Доомаг эгчийг нь алсан чөтгөр яг мөн байна гэдгийг нь хараад л таньж байгаа. Доома хариуд нь тэр охины дүү чи байсан юм уу? Тэрстэ үнэхээр ийдэг зөөлөн охин байсан. Идэхжсэн чинь даамж нар маандах түхэж байсан болохоор идэж амжаагүй дээ гэл амар сонин бүр эвгүй хэм нэг хинэггүй хийдэ. Тэгснэ бүр юу гсэн гэж би түүнийг зовлонгоос нь ангижруулж аварсан. Ухааны юм ярихад яаж энэ бүх доромжлыг Шинобу зүгээр сонсоод сууж яах вэ? Энэ бүхэн Шинобуг маш ихээр бухимдуулна. Өшөө авах тэр сэтэл уулан мэхэр л бадарж байгаа мэт. Дайралт хийх үеэр Шинобугийн техникийг хараад Доома чи тэр үед надад цаад болохоор ирж исэн охин байна штэ гэж таниал баяр хүргээл ямар мундаг хурдан дайрдсан би гайхалтай гэл хутлаа энэгээл айдаг нөгөө хүүтийн инэдэрээ дахиад л эгчийнхэн талаар би стаазгүй идэж чадаагүй идсэн бол гэл ярьж байгааг нь Шинобу сонсож дэвчишгүй шууд л Доомагийн нүдний цүцгий рүү сэлмээ маш гүн зоож чаддаг. Шинобугийн сэлмэн нь ердийн сэлэм шиг тасдах зориулалттай биш харин үзүүр хэсэг нь хор тарих зориулалттай зүүн мэд хэлбэртэй байдаг учраас тэрээр Доомагийн нүдээр дамжуулж хорийг шууд тархинд нь хүрхийг зорьсон ч Доома харин ч эн чинь хор ээштэй сонирхолтой юм гэснээ маш богино хугацаанд бүр хэдхэн секундэд тэр хорийг задалж биеэ нөхөнд хөлжүүлж чаддаг за. Энэ Шинобуд энгийн тунгаар Доомаг хизээч ялж чадахгүй гэдгийг нь баталж байгаа мэт л. Доомагийн хувьд мэс болон хүйтэн агаар удирдах маш хүчтэй чадвартай. Тэгээд саяын нүдний цэцгийн рүү сэлмээ заасан хор бол зүгээр л трейлер байсан юм байна лээ. Цаашаага хорн Доомад үйлчлээд нүүр ам нь бүр өхлийн царайлаад цусаар бөөлж эхэлнэ. Гэхдээ Доомад цусаар бөөлжөхтэй хүртэл инээж маш тайван шахуу байдаг за. Ерөөсөл вау л да ямар гоё юм бэ би баг энэ хоронд чинь донд чинь даанч миний бие дэндүү хурдан чиний энэ хорыг задлаад байна. Дараагийн надад хийх хор чинь юу вэ? Бүр догдолчлоо гэл улаан цайм даапалаад харин Шинобу маш нухацтай энэ тулаанд заавал ялна гэсэн байдлаар огт сэтгэл хөдлөлтөд автахгүй хичээж тулалдана. Шинобу хамаг хүчээрээ тулалдаж байгаа ч Доома чигчийн урууга хөдөлгөх хэмжээний тулалдангаа ярих инех бол энгийн үзэгдэл шиг. Үзэгдэл солигдоход Доомагийн бага насны талаар гарна. Тэр төрөхдөө л маш онцгой чадвартай гэх юм уу? Гаднах төрх нь бусдаас өөр төрж исэн, бас маш ухаантай хүүхэд байсан болохоор аав ээжигээ ч ер нь ухаан муутайг мэддэг байсан. Эцэг их нь хүүхдийнхээ энэ онцгой төрсөнд баярлаж бараг бурхны дараагийн төрөл гэж нэрийдэн синтед залруулж шашны зан үйлтэй холбоотой зүйл хийж хөгшин залуугүй Доомаа дээр ирж мөргөл уйлдэн хамаг зовлон жаргалаа ярьж уйлдаг байж л дээ. Тэдгэр хүмүүсийг Доомаа хараад ямар тэнэг юм бэ гэж бодон өрөвдсөөр бурхан буддаа гэж юу ч байхгүй төрн өхөн энэ бол ертөнцийн хууль. Тиймээс бүх хүмүүсийг үхсний дараа гавлын ясыг нь цэвэрлэж янзалж ярьдаг тийм хоббитэй байсан юм уу ясын завхарсан. Тулааны 5 дахь тойрог Доома яагаачгүй бэртээчгүй цоглог хിവэр байгаа л Шинобу үнэхээр их эцэж цуцаж ядарсан хам хүчээ гаргасан нь илт. Тэгэхээр Доомад хор ерөөсөө үйлчлэхгүй гэдг нь ойлгомжтой болоод ирсэн. Шинобу дахин дайралт хийхэд Доома Шинобугийн хурдыг гүйцэж түүнд маш хүчтэй цохилт өгсөн бөгөөд дээд сар Доома мөсөн техникийг ашиглан Шинобугийн уушгийг хүлдөөж гинтээсэн байдаг. Мөн Шинобугийн игэмний яс болон зарим хавиргыг нь хугалж маш их цус алдсан. Энэхэн мөчөд Шинобу агаар сорох гэж оролдох бүрт Доомагийн үсгсэн мөсөн талтууд уушгийг нь зөсөж байсан учраас тэрээр амьсгалын техникийг ашиглаж чадахгүй. Газар унан босож чадахгүй туйлдаа хүрхийн л агшинд түүний төсөөлөлд хамгийн хайртай эгч Канаe гарч иргэн тэр. Бос Шинобу чи хашир хашуу дээ.
Хэрвээ чи хашираа юм бол уйлгаа бол чи эцсээ хүртэл тэмцэх ёстой. Чиний хийх ёстой ажил одоохондоо дуусаагүй байна гэж сануулхад энэ хатуу боловч хайр дүүрэн үгс Шинобуд эцсийн хүчийг нь өгч тэрээр хугарсан хавраг хүлцэн уушгаа бүр үл хайхран босгод Доомо шок. Доомо Шинобугийн энэ нэг тэсвэр төвчээрээ гайхан биширч юр бусын гимээр сэтгэлийн тэгээд юм аа. Чамайг ихтэй ингэж өвдгсөнд уучлаарай хуурдхан шиг л чамайг дуусгаад үгийл гэдэдیں۔ Ингэж Шинобу Доомороо эцсийн хүчээ шавхан дайрч сэлмээ түүнлүү зоох тэр агшинд түүний бага насны дурсамж гардаг. Шинобу Канае хоёр имзүүч гэр бүлд төрж эцэг эхийн хайранд өссөн хэдий ч нэгэн шөнө чөтгөр тэдний гэрт халтаж эцэг эхийг нь тэдний нүдний өмнө хэрцгийгээр хүнөөсөн байдаг. Энэ л үед чулууны хашираа болох Гёме ирж тэднийг аварна. Эцэг эхийнхээ оршуулгын дараа Шинобу Канае хоёр өөршгөн зовлон туулж буй бусад хүмүүсийг хамгаалж чөтгөрүүдийг устгахаар бие биедээ хамлалт өгч чөтгөрийн ангууч болохоор шийдсэн байдаг. Тэр үеийн Шинобу одоогийнх шигээ үргэлж инээмсэглэдэг зөөлөн охин биш харин маш ширүүн зантай охин байсан. Игчигээ нас барсны дараа л тэрээр игчийнхээ зөөлөн зан инээмсэглэлийг дурах болсон байна. Тийм хүчээ гарган байж сүүлчийн дайралтай хийсэн ч харалтаа Доомод бүр ямар ч нүлөө үзүүлэхгүй. Доомо Шинобуг өөртөө шингэн тэрвэрэн авч нурууг нь хугалахдаа чи үнэхээр их хичээлээ. Чиний энэ зүтгэл намайг сэтгэл хөдлгөн болгож байна. Хүн байх нь үнэхээр зовлонтой юм. Чи ийм жижигхэн биетэрнээ надтай тулдах гэж яасан их зовоо вэ? Би чамайг энэ зовлонгоос чинь ангижруулж өөрийнхөө биед үүрт хадгалах болно. Игчийг чинь нар мандах төгсөн тул идэж амжаагүй. Харин одоо дүүг нь итгэж байгаадаа үнэхээр их баяртай байна гэсээр Шинобуг өөрийнхөө биед шингээж шавжны хашираа Шинобу Доомотой толдож байгаад амнасаа алдаж байгаа маш хүнд дүр зураг харагдана. Энэ бүхнийг хажуунаас нь харсан цорын ганц гэрч бол Канао. Тэр багшигаа ингэж тарчилж байгааг хараад үнэхээр яаж төвчхөв дээ. Мэдээж Канао Доомо хоёр тулдах нь гарцаагүй. Шинобуг Доомод идэгдэж ам үргэсний дараа түүний хэрэг бүх хашираа нарт энэхүү харамсалтай мэдээг дуулгадаг хэсэг бол Infinity Castle бүлгийн хамгийн хүнд мөчүүдийн нэг. Хэрэг хязгааргүй цайс дээгүүр нисэж маш чангаар шавжны хашираа Кочо Шинобу ам үргэлээ. Тэрээр дээд сар хоёр чөтгөртөд тулалдаж байгаад ам үргэлээ гэж хашгирдаг. Танжиро Шинобугийн үхлийн талаар сонсоод нулимсай барьж чадалгүй уйлна. Учир нь Шинобугийн чөтгөр болон хүн хоёр найзалж болох ирээдүйг хүсэж байна гэсэн чин сэтгэлийн хүслийг нь мэдэх цорын ганц хүн нь Танжиро байсан тул маш их харамсдаг. Зөвхөн Танжироч гэлтгүй энэхүү харамсалтай мэдээ нь бүх хашираа нарт бид ч гэсэн үхэж болно гэдгийг сануулж тэднийг музааны эсрэг эцсийн тулаанд улам илүү зоригжуулсан байх. Нөгөө талд хязгааргүй цайзд болж буй тулааныг бүхэлд нь удирдан харж музааныг хайх ажиллагааг гүйцэтгэж байгаа энэ хүү бол Убуяшкигийн цор ганц хүү, Убуяшки гэр бүлийн 98 дахь тэргүүн Кирея, мөн Кагаягийн хоёр охин болох Кюна, Каната нар. Тэд цайзыг шууд хараад байгаа нь ердийн нүдээр биш, харин Юширогийн цусан чөтгөрийн урлагийг ашиглаж байгаа хэрэг. Юширогийн бүтээсэн нүднийхээ дэ цаасан талисмануудыг бүх хэрээнүүдэд наасан байгааг та бүхэн аниме эхлэхэд л харсан байх. Эдгээр хэрээнүүд цайз дотор нисэж харж буй бүх зүйлээ Кирея болон түүний дүү нарт шууд дамжуулдаг гэсэн үг. Хэдийгээр цайз нь байнга өөрчлөгдөж хөдөлж байдаг ч Кирея дүүнэрийн хамт хэрээнүүдээс ирж буй мэдээллийг ашиглан цайзын бүрэн зургийг толгойдоо зурж байршлыг нь тогтоодог. Тэд хашираа нарт аль хаалгаар орж хаашаа явахыг нь зааж өгөх амьд GPS болон ажиллаж байгаамаа. Кирея юрдөө 8 настай хэрнээ эцэг эхээ алдаад удааг байж ийм том хариуцлага хүлээж бүх цэргийг удирдах байгаа нь түүний сэтгэлийн тэнхийг харуулж байгаа юм байна. За одоо Зенитсу болон Кайгаку нарын тулааны өмнөх хэсэг. Кайгаку Зенитсу кармагцаа шоолж түүнийг хог новш хിവэрэ байна. Удаан уулзаагүй юм байна. Хог новш минь чи тэр өвгөн шиг л өрөвдөлтөй харагдаж байна гэх мэт үгсээр доромжлно. Тэд нэг багшийн шавнар буюу ах дүү нар л байсан. Хамтдаа Куажима Жигоро өвөө дээр хаянган амьсгалд суралцаж Зенитсу Кайгакуг өөрийн төрсөн ах шигийг хүндэлж түүний хичээл зүтгэлийг бичирдэг байсан бол Кайгаку үгүй. Зенитсуг үргэлж хэрэгцээгүй. Сул дорой амтан гэж хүцэн яддаг байсан. Кайгаку аянган амьсгалын бараг бүх хэлбэрийг сурсан байхад
Зенитсү зөвхөн 1-р хэлбэрийг сурсан, гэвч багш нь Зенитсүг хизээж орхилгүй тэднийг хоёуланг нь хамтдаа миний залгамжлагч болно гэж хэлсэн нь Кайгакугийн дургуутлыг төрүүлсэн. Учир нь Зенитсү шиг уйланхай, аймхай амьтантай өөрийгөө ижил төвшин тавигдахыг доромжлол гэж үзэж тэр газрыг орхин оцсон байдаг. Кайгаку чөтгөрийн ангууч болсныхаа дараа даалгавраар явж байхдаа дээд сарын нэг Кокушибодод харалтаж өглөөс маш их айсан тэрээр Кокушибогийн өмнө сүгдэж ам гуйсан бөгөөд Кокушибо түнд музааны цусыг өгснөөр чөтгөр болгосон. Энэ нь үндсэн үйл явдал эхлэхээс хэдэн сарын өмнө болсон бөгөөд тэрээр шинэ дээд сарын 6 болсон байдаг. Түүний хайртай шав залгамжлагч болох Кайгаку чөтгөр болсон чөтгөрийн ангуучдын корпусын хувьд асар том нүгэл шившиг байрсан учраас өвөө шавийнхаа хийсэн нүглийн хариуцлагыг хүлээж өөрийн гидсийг хүлэх сеппуку замаар амиа орлсон. Хамгийн харамсалтай нь тэрээр амиа орлохдоо хажуудаа толгойг нь тастаж зовлонг нь хурдан дуусах хүн байлгаагүй учраас маш удаан тарчилж өгсөн байдаг. Энэ бүхнийг Зенитсү нулимс туслуулан Кайгакуд хэлсэн ч түүнд одоо өрөвдөгч сэтгэл байхгүй болсон. Тулаанч эд дундаа явж Зенитсү өөрийн сурсан аянган амьсгалын 1-р хэлбэрээр л Кайгакудад тулдаж байгаа бол нөгөөх нь шоолж инээсээр Зенитсү маань тулдах явцдаа маш хүнд хүчтэй шархнуудыг аваад амждаг. Зенитсү өнгөрсөн бүхнийг бодож Кайгакуд хамгийн сүүлд хэлсэн үг нь уучлаарай ахаа байсан юм. Тэрээр аянган амьсгалын 7-р хэлбэрийг өөрөө шинээр зохион гаргаж ирж Кайгакугийн толгойг ганцхан агшинд дастаж чаддаг. За энэ хурдан болсон үйл явдалд Кайгаку хүртэл итгэж чадахгүй. Ийм сул дорой арчаагүй уйланхаа бацаанд би ялагдлаа гэж юу гэсээр тэрээр шунал алдар нэрний төлөө буруу зам сонгосон нь эцсийн эцэст өөрийг нь үхэлд дагуулах л байж. Тэ бүр балаагүй үхэхтэй хүртэл энэ шин амьсгалыг өвгөн надаас нуугаад надад биш чамд л заагаад өгсөн байна гэж хар буруу сансаар үхэж гинэ. Зенитсү Кайгакуг ялж ухаан алдах үед сүнсний ертөнцид үхэл амьдралын цаг дээр өөрийн багш Куажима Жигоротой уулздаг. Энэ хэсэг бол бүр маш их сэтгэл хөдлөм гунигтай мөч байсан. Зенитсү өвөөгөө хармагцаа маш ихээр уйлж өөрийгөө буруутгаж "Өвөө, намайг уучлаарай. Би таны хүлээлтийг дааж чадсангүй. Кайгаку чөтгөр болсон нь миний буруу. Би илүү хүчтэй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би сайн шав байж чадсангүй" гэж уйлсаар харин өвөө нь Зенитсү зэмлэх байтгаа маш зөөлөн бөгөөд хайр дүүрэн харцаар харж нулимс туслуулан ердөө ганцхан өгүүлбэр хэлдэг. Зенитсү, чи бол миний бахархал шүү. Кайгаку урсан ч Зенитсү түүнийг ялж аянган амьсгалын нэр төрөө хамгаалж чадсныг өвөө нь хүлээн зөвшөөрч дүүгийнх нь хуваар өшөөгөө авсанд нь талархаж буйг харуулж байгаа үнэхээр гайхалтай мөч байсан. Тэгэд Кайгакугийн ашигладаг хар аянга бол ердийн аянган амьсгал биш, харин түүний чөтгөрийн цусан техникээр хүчрэгчсэн бүр маш хүчтэй аюултай. Зенитсү сэрэхэд Кайгакугийн аянгад цохиулсан хэсэг нь бүр зүгээр нэгтгүүлэгдээгүй, арьс булчингуудыг нь дотроос нь хагалсан байгааг харж аах тий. Тулааны хавцад Зенитсүгийн нүүр, гар хүлний арьс нь бүр модны үндэс мэд зураасан хэлбэрээр хагарч тэрхүү завсраар нь асар их цус урсаж эхэлдэг. Хэрвээ тулаан удаан үргэлжилсэн бол Зенитсү зөвхөн цус алдалтаас болоод өөхөх аюултай байсан гэсэн үг л дээ. За тэгээд манай Зенитсү үнэхээр мундаг байсан. Гэтэ хэрэг энэ удаад Зенитсү маань бол ялсан гэж зарлаагүй үндж яхаа харамсалтай. Ингээд хэдүүлээ дараагийн үзэгдэл рүү шилжицгээе. Кирея 2 дүүтэйгээ цайзад нуугдсан байх Музаныг хайсаар байгаа бол Музан өөрийнхөө биеийн гадна хэсгийн махан бүрхүүлээр бүрхэж Тамаяогийн тарьсан хорийг задлж эхэлж байна. Мэдээж бүрэн төлжих хүртлээр өөрийн бүх дээд сарны чөтгөрүүдээ хашира нарыг саатуулж алга тушаалыг өгсөн бол ойлгомжтой. Харин Урокотакийн Низуког нууц газар харж хамгаалж байхдаа Тамаяо болон Шинобу нарын хамтран бүтээсэн чөтгөрийг хүн болгох тариаг түүнд хийсэн байдаг. Энэ тарианы нөлөөгөөр Низуко маш их халуурч биений эвгүүрхтэгч Урокотаки түүнийг эцсээ хүртэл хасарч хүн болох үйл явцыг нь хинжинэ. Манай хоёрыг галын хаширагийн аа болон тэтгэвртэй гарсан хашира Тэнгэ нар хамгаалж байна. Тэнгэний хувьд Гютара болон Дакида тулалдсан том тулаанаар нүд гараа алдаж тэтгэврт гарсан ч эцсийн тулаанд Кирея болон Низуког хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнтэй хамт түүний 3 эхнэр Макио, Сума, Хинацуро мөн тусалж байгаа юм лээ. За одоо бүр хамгийн гал хэсгийг нь ярьж өгч шүү манайхаа. За, хажимеюука. Утаге но чикан да. Энэ бол Хаза болон Гию Танжиро нарын эцсийн мөчийн тулаан байлгүй яах вэ? Хамгийн анх Танжиро мөнхийн галт хэрэг анги дээр Ренгокутай Аказаг тулдаж байхад л харж исэн. Ренгокугийн гайхалтай хүчийг биширдэг байсан бол одоо Танжиро
өөрөө Хаширагийн хэмжээнд байх хүчтэй болсон гэдгийг Аказаач анзаарчдаг. За тэгэл нөгөө цайз чинь улам давхраа нэмсээр дээшөө доошоо болсоор эхлээд Гию Аказа нарын тулаан эхэллээ. Манай хоёр чинь тэгээд хоёулаа хоёулаа л хүчтэй алцаж байгаа юм чи хурд хүчтэй олгоос ярих юм байхгүй. Танжиро дундуур нь нэг орж сатааруулах гэсэн чи цусаа гартал цохиулж байгаамаа. Аказа маань ер нь л анзаараад байхад үнэхээр тийм нэг лаг хүчтэй Хашираг хүндэлдэг чөтгөр бол энэ төр гэдэг шүү дээ тий. Тэгээд Гиюгийн нэрийг асуухаар нөгөөх нь шартай хортой болохоор өстэй чаам шиг чөтгөрт нэрээ хийхгүй гэл гүрийгээс тий. Эцэст нь тэгээд маш хүчтэй өшрөглөлтөөрөө Аказа Гиюг тэр хавийг бүр цөмөртөл нь хийсгэж байгаа юм л та. Танжиро тэгсэн Гиюсан гэж ойрлж байгаад Аказа нэрийг нь мэдчихэж байгаа юм чаа. Гиюг холдуулсан одоо Танжиротойгоо үздэг хэрэгэ гэсэн додгор алхаж байгаамаа. Аказа нэрээ кул. Аказа Танжирогийн хүч чадал өмнөхөөсөө илүү сайжирсныг хараад маш их баярлдаг. Танжирог чи сул дараа хөөхд байснаа болж жинхэнэ дайчин болсон байна. Гэхдээ тэр нөгөө галын Хашира хүн чигээрээ үлдэж өгсөн харамсалтай те. Сул дараа хүмүүс миний зэвүүг хүргэдэг. Тэд байгалийн жамаараа устгаж үгүй болох ёстой гэж хэлсэн Танжирогийн төвчээрийг барж уурыг нь хүргэж чиний яриад байгаа бүх зүйл бүгдээрээ буруу. Хүн бүр анх төрөхдөө сул дорой нэлэх биетэй төрдөг. Хин ч анханасаа хүчтэй төрдөггүй. Хүчтэй хүмүүс сул дорой нэгний хамгаалж тэдэнд туслах ёстой. Тэгжээч л хүн төрлөختөө оршин тогтнодیں۔ Чиний үзэн ядаад байгаа тэр сул дорой хүмүүс байхгүй бол чи өөрөө ч өнөөдөр энд байхгүй байх байсан. Чи ч гэсэн нэлэх байхдаа хин нэгний тусламжтайгаар амьд үлдсэн штэ гэж Аказагийн үзэл бодлыг няцаадаг. Гэхдээ энэ бүхэн нэг л танил мэдрэмж. Энэ үгс Аказагийн хүн байх үеийн багш Кейзогийн хэлдэг байсан гол сургаалтай яг адилхан үг хэлж байгаад дургуйсан Танжирог багштайгаа адилхан номлогч гэж үзээд түүнийг хамгийн хэрцгийгээр устгахаар шийдэн тулаан өргөлж эхлэнэ. Яа гарахгүй Аказа үнэхээр хурдан шалгамгай хүчтэй байсан. Сүүлдээ Танжирогийн сэлмийг хоёр гараараа хөдлөх аргагүй болгож тоглоод байгаа юм чинь Танжиро бүр тавиач чи мун авшмын гэл үнэн сааж байгаамаа. Энэ үеэр алдарт Гиюмен Саака барьж дээлэхгүй гарч ирээд нэг гарыг нь цавчсан ч тэгээд хурдан түлждэг юм байна. Тулааны үед Аказагийн асар их хүчтэй дайралтуудын эсрэг амьд үлдэхийн тулд Гию биеийнхээ бүх нөөц боломжийг шавхаж өөрийгөө хязгаарт нь хүртэл шахснаар зүүн хацар дээр нь усны долгио хэлбэртэй тамга тодорч гарч ирдэг. Тамга идэвчгээд тулаанчийн биеийн халуун 38 градусаас дээш гарч зүрхний цохилт нь минутад 200-аас илүү болох ёстой байдаг. Тамга идэвчснээр Гиюгийн чадвар хэд дахин нэмэгдсэн. Түүний хөдөлгөөн болон сэлэмний цохилт Аказагийн нүдэнд ч харагдахгүй шахам хурдан болдог. Тэгээ энэ тулааны хэсгийг яг бүтнээр нь үзэл бүр үнэхээр гоё шүү манайхан цаанаасаа бүр огшмоор байдığım юм лээ. Танжиро харин Гию болон Аказа нарын тулааныг ажиглаж байхдаа Аказагийн ялаг төршгүй мэт санагдаг Луужингийн зүү техникийн нууцыг тайлахын тулд маш гүнзгий эргцүүлэл хийж байгааз Танжиро Аказагийн Луужин яаж ажилдгийг бол анзаарч байгаа. Аказа дайсныхаа довтлох гэсэн хүсэл үзийн ядалт уур хилэн буюу тулааны ирмэлцлийг нь мэдэрч тэрхүү ирмэлцэл нь хэдий чиний хүчтэй байна. Аказагийн дарилт тийм нарийн оновчтой болдгийг ойлгодог. Танжиро багада аавыгаа ажиглаж байсан дурсамжаа эргэн сандаг. Түүний аав үхэхээс өмнө маш сул биетэй байсан ч баавгайг алгахдаа ямар ч айдас эсвэл уур хилэн гаргаагүй. Энэ бол өөрийгөө үгүйсгэх төлөв болон нэвт харах ертөнцийн нууцыг биеэрээ үзүүлсэн байдаг. Түүний аав хүүдээ хандан Танжиро сайн харж. Чиний харах ёстой зүйл бол энэ баавгайн гаднах төрх биш. Харин түүний доторх хөдөлгөөн булчин суцны цохилт. Сэтгэлээсээ бүх уур хилэн айдсаа авч хай. Тэгж чадвал чи байгалийн нэг хэсэг болж дайсандаа мэдэгдэхгүйгээр дайрч чадна гэсэн байдаг. Энэ бүхнийг эргцүүлэн боцоор Гию хичнээн удаан тулалдсан ч угаасаа Аказад хангалттай ялагдана гэдгийг Танжиро ойлгоцсон байгаа аахгүй юу? Ингээд Танжиро би Аказаг ялахын тулд өөрийнхөө тулдах гэсэн хүсэл үзий хадалт бүр амьд үлдэх гэсэн ирмэлцлээ хүртэл унтраах ёстой юм байна гэж дүгнэдэг. Энэ нь яг л нэвт харах ертөнцид нэвтэрч өөрийнхөө оршихуйг чөтгөрийн мэдрэхүүгээс нуух явдал юм л та. Үүний үр дүнд Танжиро өөрийгөө үгүйсгэх төлөвт орж Аказагийн гарыг тасдах агшинд Аказач шок, Гиюч шок. Танжиро харагдах байдал нь өмнөхөөсөө шал өөр болжээ.
Аказа нөхцөл байдал нэлээд эвгүрч байгааг мэдсэн даруйд өөрийнхөө байдаг бүхий л хүчээ гаргаж Гиюч хамгаалж дайрсараагаа бол Танжиро нэг тарах ертөнцид орж чадсан. Тэр Аказагийн хурд хүч, техник, дараагийн хийх хөдөлгөөн, хамгаалалт гээд зүгээр нүдэнд нь тэр чигээрээ уншигцсаар. Тэгэд бүр Аказа Гиюд хандаал баагаа олон талын юм жалчиж яхад ард нь ирсэн Танжирог бүр мэдгчгүй байна гэж бодлоо. Энэ Танжиро тэгжээд бас тэнгээ. Яг толгойг нь тасдахын өмнөх нь Аказа одоо би чиний толгойг тасдна гэж орилждیں۔ Дугаал тасдахгүй те. За тэгээд жаахан тулдаж байгаа Аказа Танжирог өөрийнх нь хүсээд өөрийн болгож чадаагүй нэвт харах ертөнцийг харчихсан гэдгийг ойлгоно. Танжироч Аказагийн толгойг бүр хормын төдийд тас завчна. Гэхдээ Аказа ингээд бууж өгөхгүй. Тасрах гэж байгаа толгоогоо буцаад нийлүүлэхийг оролдоно. Ингээд эцсийн мөчөд Гию маань сэлмээрээ толгойг нь газар тунгаж Аказагийн толгой үнс мэт замхран алга болсон. Гэхдээ ингээд яслангүй үгүй. Танжиро Гию хоёр хоёулаа эцсийн хүчээ гаргаж сулдсан хэдиж Аказа толгойгүйч хүзүүгээ эдгээгээд л босоод ирдэг. Танжирог л алах гээд дайраад байдаг. Гию хамгаалж биеийг нь хидэн хэсэг болгох гэсэн ч маш хурдан нөхөн төлжж байна. Гиюг тэгээд зүгээр л үхтэл нь балбож, цохиж, цусаар бөөлжих хэмжээнд нь хүргэж байгаа. Дахин зүгээр л алжхыг гээд шийдэмгийн Аказаг алхах мөчөд түүний амьдралын хамгийн чухал хүн болох Коюки гарч ирсэн. Тэр мөч бол анимегийн бүр хамгийн гонигтай эсгүүдийн нэг байсан. Одоо Аказагийн хүн байх үеийн түүх backstory. Түүний хүн байх үеийн нэр бол Хакужи. Хакужи ядуу гэр бүлд төрж хүнд өвчтөе аавыгаа эмчлэх мөнгө олохын тулд багаасаа хулгай хийдэг байсан. Баригдах бүртээ зодуулж гар дээрээ гэмт хэрэгтний шивээ сэлэгдэг байсан ч аавынхаа төлөө бууж өгөөгүй. Гэвч аав нь хүүгээ өөрийнх нь төлөө гэмт хэрэгтэн болж байгаад шаналж зовж миний хүү цэвэр ариун замаар амьдраасаа гэсэн гэрээслэл үлдээгээд амиа оролцдог. Гэр бүлгүй болж тэнгэр нэргэх мэт санагдаж хорвоог үзэн ядаж явсан Хакужиг тулааны урлагийн багш Кейзо өөрийнхөө шав болгосон хэрэг. Кейзо түүнд өөрийнхөө хүнд өвчтөе охин Коюкиг асрахыг даалгаж Хакужид тулааны эрдэм мэдлэгээ харамгүй зааж хайрлаж Хакужи охиныг чин сэтгэлээсээ асарч охинч түүнд тасаж тэд бие биедээ хайртай болсон. Хэдэн жилийн дараа Кейзо багш Хакужид тулааны сургуулаа өвлөвлж охинтой нь гэрлэхийг санал болгодог. Хакужи амьдралдаа анх удаа би бусдыг хамгаалж аз жаргалтай амьдарч болох юм байна гэж итгэсэн. Ингээд Хакужиг Коюкитэй гэрлэхээс хэдхэн хоногийн өмнө Кейзогийн сургуульд татаархдаг байсан хөш зэрэгэлдэх тулааны сургуулийнхан тэдний худгийн усанд хор хийсэн байсан. Хакужиг гадагшаа явсан хойгуур Кейзо багш болон Коюки хоёр тэрхүү хортой усыг ууж маш аимшигтайгаар ам өргөддөг. Хакужи буцаж ирээд хайртай бүхнээ дахиад л алдснаа мэдээд ухаанаа алдсан. Тэрээр нөгөө сургуулийн 67 хүнийг нүцгэн гараараа химэх цохиж цусан далай болгосон байдаг. Энэхүү аимшигт алгын түүх цуу яриа Музааны чихэнд хүрсэн бөгөөд Музаан хүн ийм олон хүнийг нүцгэн гараараа ална гэж байхгүй. Чөтгөрл ингэж чадна гэж бодон шалхахаар иржээ. Гэвч тэнд ердөөл нэг туйлдаж зөвхөрсөн залуу Хакужи байхыг хараад Музаан гайхалгүй яхав. Музаан Хакужи тандан би хүчрхэг чөтгөрүүдийг бий болгох гэж ирсэн. Гэтэл чи ердөө хүн байж ийм зүйл хийжээ. Надад чиний амьдрал зовлон ч ногт хамаагүй гэж хэлээд гараа Хакужигийн толгой руу шууд зоосон. Музаан маш их хэмжээний цусаа Хакужигийн тархи руу шууд шахаж эхэлж байгаа аахгүй юу? Сонголтгүй байдал буюу Хакужид чөтгөр болох уу гэж асуухч боломж олгоогүй. Хакужи тэр үед хитрхи их цөхөрсөн байсан учраас эсэргүүцэгч тэнхээгүй байсан бөгөөд Музааны цус түүний биеийг маш хурдтайгаар өөрчилж эхэлсэн. Чөтгөр болох явцад Хакужи өөрийнхөө хүн байх үеийн бүх дурсамжийг хайртай хүмүүсээ тэр байтугай өөрийнхөө нэрийг хүртэл бүр мөсөн марцсан байсан. Музаан түнд Аказа гэдэг нэр өгч зөвхөн тулалдаж хүчрхэг болох гэсэн ганцхан тушаалыг тархинд нь суулгасан байдаг. Хамгийн өрөвдмөр хэсэг нь Аказагийн ашигладаг компас нийт луужингийн зүү техникийн Коюкигийн зүүдэг байсан цасан ширхэгтэй авчаар болон салют тэдний гэрлэхээр амласан үеийн хэлбэртэй байдаг. Аказа юуны төлөө тулдаж байгаагаа мартаад 200 жил өнгөрсөн ч түүний бие махбод нь хайртай охиноо далд ухамсартаа санагалзаж байсныг нь энэ нь баталж байна. Аказа бол Музааны гарт өөрийн хүсэлгүйгээр зэвсэг болж хувирсан хамгийн эмгэнэлтэй дөрүүдийн нэг. Ингээд Аказа толгоогоо тастуулсан чүхэлгүй Гию рүү дайрч байх тэр эзэгтэй мөчөд Танжиро сэлмээ алдсан ч түүний нүүрлүү хүчтэй шанааддаг. Энэхүү цохилт нь Аказагийн хувьд зүгээр нэг өвдөлт биш. Харин түүний гүн унтцсан байсан
хүнлэг чанар, мартагдсан дурсамжийг нь бүрэн сэрээх түлхүүр болсон байх. Танжирогийн шанаадах хэлбэр болон түүний цэвэр ариун харц нь Аказагийн хүн байх үеийн багш Кейзогийнхтай яг адилхан байсан. Багш нь түүнийг буруу зам руу орох бүрт нь яг ингэж шанаадаж зөв замд нь оруулдаг байсныг тэрээр гинт сандаг. Ингээд Аказа үзэн ядаад байсан суул дорой хүн нь үнэндээ Танжиро биш. Харин хайртай хүмүүсээ аав, багш, хайртай бүсгүйгээ хамгаалж чадаагүй өөрөө байснаа ухаардаг. Эцсийн мөчөд Аказа өөрийнхөө бүх хүчээ гарган Танжиро Гиюрөө дайрах гэж байгаа мэт харагдавч эцсийн дүндээ тэр өөрөө өөрийгөө устгах явдал байдаг. Яй, бүр шоконд оруулдаг хэсэг. Тэрээр 200 жилийн турш хүчрхэг болохын тулд тулдаж ирсэн ч үнэндээ хамгаалах ёстой хүмүүс нь аль хэдийн энэ дэлхийд байхгүй болсныг мөн түүний ашиглаж буй тулааны техник нь багшийнхан зааж өгсөн хүн хамгаалах зориулалттай Сорью стайл байсныг санаж өөрийнхөө үйлдэлээс маш их хичиж дахин түлжиж буй өөрийнхөө энэ биеийг хүртэл үзэн ядсаар Аказа өөрийгөө устгах явцдаа сүнсний ертөнцид өөрийнхөө амьдралын хамгийн чухал 3 хүнтэй уулздаг. Энэ хэсэгт болсон харилцан яриа бүр үнэхээр гүн гүнзгий утгатай байсан. Хамгийн түрүүнд түүний аав гарч ирдэг. Хакужи аавыгаа хараад хийсэн нүгэлдээ гимшиж өөрийгөө аимшигт алуурчин болсон гэж боддогч аав нь түүнийг зэмлэдэггүй. Миний хүү, чи маш их зовж зүдэрчээ, одоо болноо зүгээр. Би чамайг үргэлж хайрласаар ирсэн гэж хэлээд хүүгээ уучлдаг. Дараа нь түүний багш Кейзо гарч ирж Хакужи багшийнхаа заасан тулааны урлагийг бузарлаж олон хүний амьд хүрсэндээ маш их хичдэг. Кейзо багш харин хариуд нь чи сайн хичээлээ. Чиний тулааны урлаг үнэхээр гайхалтай байсан. Одоо бидэнтэй хамт явцгаая гэж хэлдэг. Багш нь түүнийг чөтгөр Аказа биш, харин өөрийнх нь шав Хакужи хിവэр байгааг баталж өгдөг. Энэ нэгзэгтэй мөчөд Музаан түүний ухамсарт хүчээр нэвтрэн ороод Аказагийн сүнсийг хайртай хүмүүс рүү нь явуулахгүйгээр өөртөө үлдээх гэж оролдохдоо Аказа, чи яагаад бууж өгöd байгаа юм бэ? Чи хүчрхэг болохыг хүсэж байсан биз дээ. Чиний энэ өчүүхэн дурсамжууд ямар ч үн цэнэгүй. Надад чиний хүч чадал хэрэгтэй байна. Дахиад бос, үргэлжлүүлэн тулалд гэх мэтэр түүнийг хүн байх үеийнхэн сэтгэл хөдлөлөөс салгаж дахин зэвсэг болохыг оролдсон. Энэ үед Аказа өөрийн зүрх тархитайгаа зөрчилдсөөр яг л энэ мөчөд Музаан түүнийг буцааж татах гэж байхад Коюкигийн сүнс Аказаг чанга тэрвэрч Музааны тэрхүү хар бараан хүчийг төлхөн зайлуулдаг. Баярлалаа Хакужи-сан, одоо болно гэж зөөлөн хэлсээр тэрээр Хакужиг өөрийнх нь төлөө болон бусдын төлөө хангалттай хичээж хангалттай их зовсныг нь хэлж тайвшруулдаг. Чи намайг хангалттай их хамгаалсан штэ. Аказагийн амьдралын хамгийн том шарх нь хайртай хүмүүсээ хамгаалж чадаагүй гих өөрийгөө буруутгах сэтгэл байсан. Харин Коюки түүнийг чи намайг асарч байхдаа аль хэдийнэ хамгаалж байсан гэдгийг нь сануулж тэрхүү хүнд ачаанаас нь салгадаг. Хамтдаа явцгаая. Тэрээр Музааны харанхуй хүчнээс Хакужиг хамгаалж түүнийг чөтгөр Аказа биш, харин өөрийнх нь хайртай Хакужи хിവэрэ байгааг батлаад хамтдаа нөгөө ертөнц рүү явахыг санал болгож байгаагаар Аказа өөрийн хуучин дүр төрх Хакужи болон хувирж маш ихээр уйлж шаналж ямар их сансан сэтгэлээ дэвтээж байгаа мэт. Энэ мөчөд Хакужи Музааны үгийг биш, харин Коюкигийн үгийг сонсож өөрийнхөө биеийг нөхөн түлжүүлэхээ бүр мөсөн зогсоосноор тэрээр эцсийн мөчтөө Коюкиг тэрвэрч би эргээд ирлээ гэж хэлээд түүний бие үнс мэт замхран одож байна. Яа, за энэ хэсэг бол нэрээ юу ч хэлэх вэ? Угаасаа хасгартлаа уйлдаг хэсэг яах аргагүй. Энэхүү төгсгөл нь Аказаг зүгээр нэг чөтгөр биш, харин маш эмгэнэлтэй хувь тавилантай эцсийн мөчтөө өөрийгөө олж чадсан баатарлаг нэгэн гэдгийг харуулж чадсан. Танжиро Гию хоёр маш их туйлдсан байна. Хэрэг чангаар дээд сар 3 Аказа устгаглаа. Камада Танжиро болон Томьяка Гию нар түүнийг яллаа гэж хашгирдаг. Энэ мэдээг сонсоод бүх хашаанаа нар гайхаж баярлахын зэрэгцээ Танжирогоор бахархдаг. Гэвч тэдэнд амсхийг чөлөө байсангүй. Аказаг өөрийгөө устгаж амьсгал хураах мөчөд дээд сарны Кокушибо. Аказа, чи замаасаа ухарлаа. Чи толгойгүйгээр нөхөн түлжих тэрхүү дээд шатлалд хүрсэн атлаа яагаад өөрийгөө устгав? Чи асар их хүч чадалтай болж болох байлаа гэж дотроо боддог. Кокушибо бол Аказаг тулаанчийнх нь хувьд хүндэлдэг байсан, цорын ганц чөтгөр байсан. Харин дээд сар 2 доомоо Аказаг өгснийг мэдээд өөрийнхөө заншил ёсоор маш хинэггүй.
Оо, Акаса өвчглээ гэж юу, ямар харамсалтай юм бэ? Бид хоёр ч нууг нь хамгийн сайн найзууд байсан штэ. Яг хөө тэр намайг үргэлж цогтөг байсан ч би түнд дуртай байсан гэх мэтээр ярьдаг. Түүний эсрэг талд Канао Доомадад холдож байгаа нь бол ойлгомжтой. Танжиро Гио хоёрыг том ялалт байгуулсанд нь бүгд л баярлаж байгаа боловч яг үнэндээ Акаса дийлдэшгүй байсан. Тэр өөрийнхөө гараар өөрийгөө устгаж чадсан. Гэхдээ Танжирог нэвт харах ертөнцид нэвтэрч чадсанд Акаса маш их бахархсан. Өөрийнх нь чадаагүй зүйлийг чадсан учраас тэр үед л өөрийгөө ялагдсан тооцоогээ хүртэл хэлж яадаг. Зензо маань нэлээд хүн чархацсан ч бас гэж бусд нь хамгаалаад Иноско маань Хирэтэгийг хэрэлдээд зодолтой бол гүйж явж гин. Гениач бас маш их хичээж гин. Нөгөө талд Убуяшки Кирия өөрийн дүүнер болох Кюна Каната нарын хамт Infinity Castle-ийн тулааныг яг л шатрын хүлэг шиг дээрээс нь харж удирдах Музаныг хайсаар маш олон давхар маш олон өрөө хязгааргүй гэгдэх энэ цайзаас Музаныг хайсаар гэхдээ энэ цайз энэ хിവэрэ байсангүй. Хязгааргүй цайзын тарих бол Накиме түүнийг бие хөгжмийн утсаа нэг удаа тавших бүрт цайз бүхэлдээ түүний хүслээр өөрчлөгддөг. Байршлыг өөрчлөх Хашира нарын дор шалыг гинт алга болгож тэднийг өөр өрөөрөөр унгаж бие биенээс нь салгаж чадна. Цайзыг нэмэх ба өргөсгөх. Накиме Музанаас нэмэлт цус авч хүч хэрэгжснээр цайзын хэмжээг хязгааргүй нэмж чаддаг болсон. Тэрээр хөгжмөө тоглох тусам шинэ өрөөнүүд, шатнууд, ханнууд, нүд ирэмхийн зүр ургаж гарч ирнэ. Энэ нь Хашира нарт яг л дуусахгүй төөрөгдөл дунд байгаа мэт мэдрэмж төрүүлсээр. Дархтын тосгон бүлгийн төгсгөлд өмнөх дээд царын дөрөв Хантенгу аймаг мөрөгдсөн дараа түүний байрыг залгамжлан Накиме дээд царын дөрөв болсон. Харин Музан хязгааргүй цайзын гүнд бусдаас бүрэн тусгаарлагдсан махан бүрхүүл дотор бие түлжүүлж байхдаа маш их хилэгнэж та нар яагаад зүгээр л бууж өгч болохгүй байгаа юм бэ? Надтай таарлахыг байгалийн гам шиг гэж бодоод л өгчих хэрэгтэй штэ. Хүмүүс үерт гэрээ алдлаа гэд үертээ өшөөгөө авах гэж тэмцдэггүй үсттэй. Хүмүүс газар хөдлөлтөд гэр бүлээ алдлаа гэд газар шорооноос өшөөгөө авдаггүй. Гэтэл та нар надтай таарлцснаа зүгээр л нэг азгүй тохиолдол гэж бодоод өгөхийн оронд яагаад заавал өшөө авна гэж зүтгээд байгаа юм бэ? Та нарын энэ зүтгэл үнэхээр утгагүй залхмаар юм. Өнөө шөнө би бүх чөтгөрийн ангуучдыг үндсээр нь устгах болно гэснээр Demon Slayer Infinity Castle Arc Part 1 дуусаж байна. Бүр үнэхэрийн гайхалтай байлаа. Мэдээж дуусан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Аль тулаан нь хамгийн гоё байв. Аль дүр нь хамгийн бүр best байсан бэ? Тэгээ та нар өөрсдөө гоё сэтгэлээ бичээрэй. Зүрх. さあ始めようか。宴の時間だ。